За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ 5 дугаар сарын төлөвлөлтөө хэрхэн хийснээ хүргэж байна. За тэгэхээр core page дээр болохоор зөвхөн сэтгүүлээс хайчилж авсан ингээд хөөрхөн зураг ингээд голд нь хөөрхөн наагаад ингээд тавьчихж байгаа уу. Тэгээ нөгөө нүрэнд нь unreading нэг challenge-д оролцож байсан тэрний юу тэмдэглэл нь харагдаж байна. Баахан сарашаа хийсэн. Гэтэ ер нь зүгээрээ. За тэгээд May гэж чийд доор нь ингээ хөөрхөн music player маягийн хөөрхөн зураг төгчлөө. Тэгэл ер нь 5 сар чинь тэгэл одоо халж эхлэх л ах та. Нэг халаал, нэг бороо орвол, нэг шуурал. Тэгвэл өглөө өглөрөл ингээ байнга үйлчгэрээд болохгүй байхгүй. За яа тэгээ сайхан календарынхаа дээр дэдлийн тэр чигээр нь mildliner-аар тодруулаад дугаарлаад он сар өдрөө сайхан хөөрхөн бичээд нэг хэдий стикерээ яг хэрэглэнэ гэж бодоод өнгийг ялгаж байгаа шүү. Ер нь бол энэ сараа тэр чигт нь нөгөө тод хөх тэгээд улаан өнгөрлөөр нь дагна гэж бодоод аахгүй яг энэ хоёр өнгөрл дагна авчигээд хийж байна. За тэгээд 5 сарын зорилго тэгээд зорилготой хүрэхийн тулд одоо хийж гүйцэтгэх ажлууд буюу таскуудаа ингээд хажууд нь ингээд бичиж байна. Уус нэх болох юм байхгүй учраас нэг даацтай ганц хоёр л юм байгаа болохоор. За тэгээ бас сайхан баллуурда дараагийн нүр дээр habit tracker орж ирж байна. Тэгээ habit tracker ер нь өрдөн зүгээр шүү нэг онлайнаар утсан дээр ч юм уу дандаа ингээд хөтлөө авчдагс ахгүй юу? Амар ингээд яг бичээд хийхээр нөгөө календарын нэг хүрслэн зургааж байгаа ядаргаатай санагдаад идэг байсан өрдөн. Тэгээ сүүлийн үед яг ингээ хийгээд яасан ч бас гоё юм байна. Яг тааж шүү. Тэгээд карантин эхэлснээс хойш ер нь бол нэг мөнгө өрхөө байцсан гэрээс гарахаж үйсэн. Тэгээ угаасаа finance tracker угаасаа юм нэг жижигнэр хийж байгаа. За finance tracker дээр эхлээд он сар өдөр утга. Тэгээд орлого юм уу зарлага. Тэгээд бэлэн мөнгөөр юм уу картаар юм уу. Тэгээд араас нь яг хэр хэмжээний яг түүнийг оруулж өгнө. За тэгээд үүний артаас нөгөө 7 хоног бүрийн spread орж ирж байна. Нүүр орж ирж байна. За тэгээд энэ дээр муу адил нөгөө хөөрхөн зурагнаас авчиж наагаад Calcan цаас дээрээс нь бас тавьчлаа. Calcan цаасаа тавиад дээрээс нь он сар нөгөө календараа нэг жижигчилсэн хувилбараар гяачлаа. Итгэв 7 хоногийн тэрийг ингээ бичнэ гэж бодоод. Тэгэл ер нь энэ удаа дээр л running list юус ашиглаагүй. Зүгээр арай ийм чөлөөт маягаар хийчихэж байгаа шүү. За тэгэл сайхан дугаарлаад бүр хилөөд ингээд өөрөө нэг харж байгаа дэвтэйхэн хэмжээг нь тааруулаад бичиж байна уу. За тэгээд дараагийн нүр дээрээс дараа 7 хоногийн төлөвлөлт явж байна. Тэгээд алин зөв алин буруу дээр дорн жоохон ялгсангүй юмрлаа. Дээр ингээ хөр хөөгнаагаад очлоо. Ер нь хөр харагдах ч гоё шүү дээ тий. За тэгэл цаашаа дахиад үргэлжлүүлээд ингээ юм аяа төглөө доо. За эндээс болохоор ийм 7 хоногийн жижиг өснөгт гаргаж өгч байгаа. Тэгээ энэ дээр болохоор шууд тэр 7 хоногийн одоо энэ өдрийн гол зорилгын тийм аудит өдөр тийм шиг үү. Тэгээ хөргөн жижиг календар маягийн юм өгсөн. Тэгээ эхний ээлжинд бол ингээд эхний 2-7 хоногийнх нь л календарын нөө төлөвлөлтийн зүгээр хийгээд өгсөн. Тэгээ цаашаа юм болохоор шууд тэр 7 хоногтой шууд хийгээ явчих юм. За тэгээ ерөөхдөө бол 5 сарын төлөвлөлт маань нэг иймэрхүү байна да.